Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас хэрэгжүүлж байгаа төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд орон нутгийн 8 аймагт хуванцар хог бутлагч пресслэгч автомашиныг хүлээлгэж өглөө. Эдгээр машиныг аймагуудад хүлээлгэж өгснөөр түүхийд тодорхой хэмжээнд нэмэгдэнэ гэж үзэж байна. Мөн тусгай машинуудыг нийт 200 сая төгрөгөөр төсөөлжээ. Нийслэлийн хэмжээнд хуванцар дахин боловсруулдаг 13 үйлдвэр байдаг. Эдгээр үйлдвэрүүд жилд 30 мянган тонн хогийг дахин боловсруулах хүчин чадалтай ч түүхэн эдийн дутагдлаас болж бүрэн хүчин чадлаараа ажиллаж чаддаггүй. Харин энэхүү машинуудыг 8 аймагт нийлүүлснээр нийслэлийн хэмжээнд их хуванцар үйлдвэрийн түүхэд тодорхой хэмжээгээр нэмэгдэнэ гэж үзэж байна. Харин эдгээр 8 хог бутлагч машиныг 200 сая төгрөгөөр төсөөлжээ. 8 аймагт пресслэгч, бутлагч машинуудыг өгч байна. Ингэснээр тухайн аймагт одоо энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүд байгаль орчин аялал жуулчлалын газрын хяналтанд дор одоо энэ Мог пластик компанитай хамтраад тэндээ одоо хог хаягдлаа цуглуулад яалгаад пресслээд бутлаад хот руу ирэх болж байгаа. За ингээд энэ пресслэгчийг ашигласнаар одоо овор хэмжээ 5 дахин багасж байгаа гэдэг нь 5 дахин тээврийн зардал буурна гэсэн үг. Дээрээс нь мөн орон нутгуудад хог хаягдлыг дахин боловсруулах техник хэрэгсэл байхгүйгээс болж нийтийн хогны цэг рүү хогоо зөөвөрлөг байна. Харин хог баталдаг машиныг хэрэгжүүлснээр хаягдал хогоо дахин боловсруулах боломж бүрдэж байна гэж орон нутгийн аймгийн төлөөлөлд ярьлаа. Аймагуудын одоо пресслэгч, бутлагч гэсэн машинуудтай болоод ирэхээр бол энэ хог хаягдлын хэмжээ бол баярс багасна. Тэгэхээр энэ чиглэлээр бол энэ компани өөрөө бол очиж бас сургалт хийх юм байна. Тэгэхээр бид нар бол бас иргэд рүүгээ бас хандсан энэ сургалтуудыг бол хийн. Тэгэхээр энийг аваад эхлэхээр бол хог хаягдлын хэмжээ бол ерөөсөө буурч ирнэ. Бутлагч машин цагт 300 кг хуванцрыг буулгах хүчин чадалтай бол пресслэгч машин 60 тонны даралтаар цаас, хуванцар, гэлгар утлааз, овор ихтэй хог хаягдлыг шахах хүчин чадалтай юм. Эдгээр машинаар бутаж овор хэмжээг нь багасгасан хогийг нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа хуванцар дахин боловсруулдаг үйлдвэрүүдийн түүхийд болгон нийлүүлэх юм байна.